Би нэг л зүйл асууя гэж бодож байгаа юм. Гэхдээ энэ Эрдэнэтийн асуудал бол Монгол түмний нэлээд одоо анхаарлыг татж байгаа, сэтгэл зовоож байгаа юм зүйлээ. Энэ дээр хоёр асуудал байна гэж би бодож байгаа. Нэгдүгээрт бол энэ бас үндэсний аюулгүй байдлын асуудал байна. Хоёрдугаар эдийн засгийн аюулгүй байдлын асуудал байна гэж. Яг гэвэл бид бас одоо энэ түүхэн хугацаанд энэ хоёр хөрштэйгөө мөнхийн оршин тогтноход бол хойд хөршийн одоо нөлөөлөл их байсан. Бид нэг хэсэг одоо хойд хөрштэйгөө маш дотн харилцаатай явж ирсэн. Тэрнээс үлдсэн юм бол Эрдэнэт юм аа гэж. Тэгээ энэс гараа явж байна гэдэг бол бас энэ харилцааны асуудалд тодорхой хэмжээний сулрал үүсвэ гэдгийн болгоомжил Монгол түмэнд байна шүү дээ. Монгол түмэн бол бас тусгаар тогтнолынхаа асуудал, үндэсний байдлын аюулгүй байдлын асуудлыг бол хойд хөрштэйгөө холбож ойлгож байна. Хоёрдугаар эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдолтой асуудал. Өнөөдөр Монголын төсвийн эдийн засгийн энэ ачааг үүрч байгаа юм Эрдэнэт. Ховчлогдсноос хойш татвар сайн төлдөг болсон түүхийг би мэдэхгүй. Тийм учраас энэ Эрдэнэтийг хөвчснээр бол би татварын төр дүүрэх ачаа сулрах бах, төр санхүүгийн хувьд сул болох бах, Монголын төр санхүүгийн хувьд эдийн засгийн хувьд сулрна гэсэн үг шүү дээ. Энэ тод илэрхийлэх юм бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал чи ихсээд ирэхээр бид нар зээлээр санхүүжүүлнэ. Эрдэнэтгүй болцсон, сайлын үнэгүй болцсон юм чи. Гаднаас зээлнэ. Зээлийн их усүр нь хаанаас вэ гэдг нь үндсэндээ тодорхой. Ингээ эдийн засгийн хараат байдалд орж эхэлнэ. Ийм юм цаана явж байгаа юм биш үстэй гэдэг болгоомжил бас Монголын ард түмэнд байна шүү дээ. Байна. Тийм учраас би энэ дээр бол нэг зүйлийг бид шийдэх ёстой гэж ингэж бодож байгаа. Энэ Монголын төрийг төлөөлөөд одоо тэр гадаад харилцааны сайд байна уу, засгийн газрын зүгээс бид одоо энэ татгалзаж байна уу, тэр одоо хиндээч зарсан болно гэсэн энэ албан тотыг илгээсэн асуудал бол төрийн мэдлийн стратегийн ордын хувьд засгийн газрын гаргах шийдвэр бол биш. Би хувийн хувьд бол тэгж ойлгож байгаа. Тэгээд дүгнэлтэн дээр бол нэг тийм магадгүй юм зөрчсөн ч юм муудаа энтер гэсэн тийм байлээ л дээ. Энэ дээр би тодорхой хариулт да. Энэ төрийн өмчийн стратегийн орд. Стратегийн орд төрийн өмчийн холбогдлолтой асуудал бол улсын их хурлын бүрэн эрхт байгаа. Тэгэхээр бүрэн эрх зөрчөө засгийн газар энэ нэг увайгүй эх орныхоо эрх ашгийг хоош нь тавьсан ард түмнийхээ мэдлийн өмчийг хувь руу шилжүүлсэн шийдвэрийг одоо гаргасан юм биш үсттэй. Энэ дээр ажлын хэсэг одоо юу гэж үзсэн бэ? Би тодорхой асууж шүү дээ. Төрийн өмчийн стратегийн орд их хурлын бүрэн эрхийн асуудлаа. Засгийн газар дангаараа юм шийдвэр гаргах эрх байсан уу? За, хин хариулах уу? За, чөлсөрөн сайдын микрофоныг. За, давсан гишүүн асуултанд хариулъя. Эрдэнэт үйлдвэр стратегийн ордод 2007 онд байхаа шийдвэрийн би одоо яг 2007 оны шийдвэр улсын хурлын шийдвэр стратегийн ордод хамрагцсан. Энэ олон улсын гэрээний тухайд бол засгийн газар 6 сарын 13-нд шийдвэрээ гаргахдаа улсын хурал дээр зөвшөлдсөх байсан хэсэг талаар бол яг би хуульч хүний хувьд сайн хуульч, мэргэжлийн хуульч биш. Хууль зүйн сайд энэ дээр төгөлд гаргуулахаар засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Холбогдох байгууллагууд нь хандаад одоо энэ хууль зөрчих хэсэг талаар төгөлд гаргуулахаар шийдвэр гаргуулсан байгаа. Хууль зүйн сайдын ажлын хэсгийн хуралдаанд оролцож байна. Засгийн газрын хэрэглэх газрын дарга бас оролцож байгаа. Ажлын хэсгийн гишүүн сайдууд бас оролцож байгаа. Нэмж харуулж болно. За, давсан гишүүн.
Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлт бүрэн төгс биш байна гэж ойлгодод байна шүү дээ. Хууль зүйн яам одоо энэ талаар та бүгдэд тодорхой тайлбар зөвлөмж өгөх байж гэж сая тэгж хариуллаа да. Тэгээ зүгээр одоо яг хууль зүйн яам энэ дээр бүрэн төгс хариулах бэлтгэл байна. Энэ үгэн тодорхой зүйл шүү дээ. Тийм учраас хууль зүйн дэд сайдаас яг энэ бол хууль зөрчсөн эсрэг талаар бүр тодорхой бидэнд нэг одоо ойлголтгүй. Энэ дээр бол цаг хугацаа алдаад ямаргүй байна. Бид бол дараагийнхаа шийдвэрийг Монголын төр гаргаад явах ёстой. За энэ хоёр дэд сайд хариулъя. Дөрөвдүгээр микрофон. За даваасран гишүүний асуултанд хариулъя. За ажлын хэсгийн хүрээнд бол хоёр янзын асуудал хөндөгдөж байгаа. Нэгдүгээрт 49% энгийн хувьцааг тэргүй ээлжинд худалдан авах эрхээсээ татгалцсан шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа Монгол Улсын хуулиар хоригдсон албан тушаалын байдлаа уруулан ашигласан эсвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн эсэх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзээд авилгатай тэмцэх газар хууль зүйн дотоод тэргийн сайд 2016 оны 10 сарын 17-ны өдөр холбогдох материалыг шилжүүлж шалгуулж байгаа. Та бүхэн мэдж байгаа эрүүгийн хууль заа гэсэн албан тушаалын гэмт хэргийн шалгах харьяалал бол хуулиараа авилгатай тэмцэх газрын бүрэн эрхэд харьяалагддаг ийм асуудал байгаа. Тийм учраас хууль зүйн дотоод тэргийн сайдын зүгээс бол энэ алхмыг хийсэн. За хоёрдугаар таны асууж байгаа энэ засгийн газар 49% хувьцалтай холбоотой асуудлаар ажлын хэсгийн хэсэг шалгаж үзээд Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээний тухай хуулийн 7 заалт зөрчигдсөн байж болзошгүй байна гэсэн санал дүгнэлтийг бол гаргасан байгаа. За яагаад болзошгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаа гэхээр Монгол Улсын үндсэн хууль заагдсанаар Монгол Улсын үндсэн хууль зөрчигдсөн эсэх тухай дүгнэлтийг аль биесээр гаргадаг этгээд нь бол үндсэн хуулийн цэц байгаа. Засгийн газрын аль нэг албан тушаалтан Монгол Улсын үндсэн хууль зөрчигдсөн байна гэдэг эцсийн аль бие усны шийдвэрийг бол гаргах ийм эрх хэмжээ бол байдгүй. Тийм учраас дүгнэлттэй зөрчигдсөн байж бол болзошгүй байна гэж үзэж байгаа. Тухайлх юм бол саяны таны хэлж байгаа Эрдэнэ төлөвлөлттэй холбоотой асуудал бол олон улсын гэрээ гэдгээрээ улсын их хурлтай зөвшөлдсөж энэ гэрээг хүчингү болгох цуцлах асуудал бол яригдах ёстой байсан гэж ингэж үзэж байгаа.